сайн байцгаана та бүхний өдрийн мэндийг хүргье. Тэгээд намайг Болормоо гэдэг. Би өнөөдөр бол энэ тайван хэлэхэд бол ерөнхий сумын түвшинд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг иргэдийн оролцоог хангаж хэрхэн хийсэн бэ гэдэг дээр ярихаар байгаамаа. За тэгэхээр энэ сумын түвшинд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах үйл явц бол нэлээд цаг хугацааг авсан. Ерөнхийдөө бол энэ төлөвлөгөөг боловсруулах бол Азийн сангийн байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх гэсэн 6 жилийн турш хэрэгжүүлсэн төслийн нэг гол үр дүн байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр нэг удаа яваад ч юм уу нэг хоёр удаа уулзалт хийгээд хүмүүсийн нөхцөл байдлыг хараад гаргачих тийм асуудал биш. Үнэхээр энийг бол аюу цогц олон талаас нь харж одоо удаа хууль нөхцөл байдлыг үнэлж тэр нутгийн иргэдтэй төрийн байгууллагуудтай яг энэ эдийн засгийн олборлох үйлдвэрлэл аль бусад үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүстэй хамтарч ажиллаж хэлэлцэж зөвшөөрлсөний үндсэндээ энэ төлөвлөгөө гарсан юм аа. Тэгээд энэ байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх төсөл нь ер нь 2 шаттай байсан. 2010-аас 13 оны хооронд нэг, 2 дахь шат нь 13-аас 16 оны хооронд явагдсан юм аа. За тэгээд энэ төслийн маань ерөнхийдөө ингээд багцаад ихэд 3 том доктортой цаашдаа өрүүлэх боломжтой ийм үр дүн гаргасан байгаа. Энэ бол нэгдүгээр тод ерөөсөө энэ орон нутагт байгаль орчны асуудлыг хэлэлцэхэд цаашдаа энэ олон эдийн засгийн үйлдвэрлэлд яваад эхэлсэн тохиолдолд ерөөсөө энэ орон нутгийн хөгжлийг хэрхэн яаж тодорхойлох вэ? Энэ талуудын оролцоог хангасан юм бүтэц байгалийн чухал юм аа. Яг 2010 онд явж байхад нэлээд хэдэн олборлолт явж байгаа уулуурхайтай асуудал уулуурхай ихтэй газруудад маш их зөрчлүүд гарч исэн. Энэ нь болохоор яг зөвхөн уулуурхаас олборлолтын үйлдвэрлэлээс хамааралтай бас бусад үйлдвэрлэлтэй хамааралтай байсан болохоор ерөнхийдөө энэ түрүүн бас нөгөө Канадын эмэгтэй хийжсэн тийм ээ. Ерөөсөө энэ ярилцаж хэлэлцэж асуудал маш их хэрэгтэй юм байна тийм ээ. Тэгэхээр энэ бүтцийг бид нар анх байгуулж ирсэн. За хоёр дахь бид нар үр дүн юу гэж үзэж байгаа гэхээр хоёр дахь үе шатад бид нар ерөөсөө манай тэр төслийн зорилго бол яаж томьёолж байсан бэ гэхээр нутгийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах нөгөө талаасаа тэр бичиг дурхаа эрхэлж байгаа иргэдийн ажиллах эрхийг хэрэгжүүлэх гэсэн томьёологдчихсэн. Тэгэхээр энэ хүрээнд бид нар бол 17 газар загвар бичиг дурхаагаар эдэрсэн газрын хүн сэргээлтийг хийж энэ загвар төслүүдийг хэрэгжүүлснээрээ бичиг дурхай улмаас эдэрсэн газрыг уртгийн хувьд хямд өртгөөр байгаль орчинд ээлтэй олон нийт хүлээн зөвшөөрөх энэ аргачлалыг боловсруулж гаргасан байна. Тэгээ энэ аргачлалыг 2017 оны 8 сарын 17-нд уул уурхайн сайд байгаль орчин аяжуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан байгаа. Бидний аюу том амжилт. Яг ингэснээрээ бид нар бас энэ хүн сэргээлтийг хийгээд явах бас нөгөө доктортой хөгжилт хувийн оруулах бололцоо бүрдэж байна. За үүнээс гадна мэдээж энэ төслийг анх хэрэгжүүлэхдээ бид нар гендрийн бичиг дурхатаач гендрийн үнэлгээг бас хийсэн байгаа. Та бүхэн бүгдээрээ мэдээж гендер бол үнэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн асуудал. Тухайн яг салбарт байгаа эмэгтэй эрэгтэй хүмүүс ялангуяа эдийн засгийн тэр харилцаанд орохдоо тэдний ялгаатай хэрэгцээ, сонирхолтыг харгалзан байж тэр боломжуудыг ижил тэгш байдлаар нээж өгөх. Түүнээс яг бүгдээрээ адилхан болгохгүй нэг салбарт яг адилхан тоогоор ажиллах, адилхан тоогоо сурах гэдэг огт биш гэдгийг ойлгосон. Бас нөгөө талаас бид зөвхөн тоодоор яриад байх юм бол нэг талаас бас буруу ойлголтууд яваад байдаг. Бидний орон байр суурийг зэтгэж байгаа мөн гэд энэ эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёрын чинь хооронд дайсагнуулах гэдэг нь өрсөлдөөн гэж толгойд байна шүү. Орон нутагт бид нар чинь яг нэг нэгийг дэмжсэн, нөхсөн ийм сайхан хамтарч ажиллагааг л бүрдүүлэх гэдэг байгаа. Тэгжижээс бид нар энэ гендрийн эрх тэгш байдлыг, энэ гендрийн эрх тэгш байдлыг ойлгох, хүндлэх, нэг нэгийнхээ хүндлэх, энэ харилцааг зөв явуулахын тулд энэ гендрийн мэдрэмжтэй байх. Ялангуяа гендрийг эрх тэгш бас байдлын зөрчил хаан гардаг гэхээр яг тэр тухайн нөхцөл байдал дээр үүсэж байдаг байхгүй. Тэр бодлого угаасаа сайхан баримтчууд гарцсан байгаа боловч яг орон нутагт дээр байгалийн нэг хэрэг төр нэг байгууллагын culture соёл гэж ярьж шүү. Тэнд гендер мэдрэмжтэй биш байх юм бол тэнд харилцаа жишээ эмэгтэй хүнийг дээрлэх ч юм уу айсгал ялгаатай хандах энэ байдлаар ажиллагдаад байна. Тэгэхээр гендер гэдэг чинь бас contextual гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Яг нөхцөл байдлаас маш их хамааралтай. Тэгэхээр байгууллага болгон тэнд ажиллаж байгаа хүн бүрийг
одоо иргэн бүрийн түвшинд тэр одоо гендерийн мэдрэмж байх нь өнөөдөр тэр гендер мэдрэмжтэй гендерийн итгэж байлыг хангах одоо тийм урдчилсан гол нөхцөл юм аа. Тэгээд энэ гендерийн үнэлгээг бид нар яагаад хэрэгсэн бэ гэхээр энэ салбарт ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүст ямар боломжууд байгаа. Эрэгтэй хүмүүсүүд нь ямар яг ажил хуваарлалтан дээр ажилладаг. Эмэгтэйнүүд нь ямар ажил хуваарлалтан дээр ажиллаж байгаа. Эмэгтэй хүний эрүүл мэнд нь яаж ямар өвчтөнд илүү эмэгтэйдэд эрэгтэй хүнд нь ямар өвчтөнд илэрхтэй. Тэгвэл энийг бид урьдчилан сэргийлэхэд бид нар төслөө хэрэгжүүлэхдээ энэ гендерийн мэдрэмжтэйгээр хэрэгжүүлж эхэлж байсан. Жишээлбэл юунд дэр ингээ харахаар манай бичил урхаачдын бид нар одоо яг нөхөн сэргийлэлтэй аргачлалыг гаргахад дандаа бичил урхаачдын төрөмс байгууллагатай хамтарч ажиллаад нийт 17 газар нөхөн сэргийлэлт хийхэд 100 гаруй бичил урхаач иргэдийг оролцуулсан. Үүний 3/1 нь бол яг эмэгтэйчүүд байсан. Ерөнхийдөө 300 гаруй хүн нь эмэгтэйчүүд оролцож байсан. Энэ болохоор угаасаа энэ салбарт эмэгтэйчүүдийн тоо нь ерөнхийдөө тийм л харьцаатай 3/1-ээр. За үүнээс гадна тэгээд ингээ харж хахад төрөмс байгууллагуудын гол одоо захирал тэргүүнүүд нь хих нэмэгтэй. Ер нь бол 13 төрөмс байгууллагатай ажиллахад 2 нь л эрэгтэй төрөмс байгууллагын хэрэгүүдээсэн. Бусд нь бол дандаа эмэгтэйчүүд. За энэ юу ч харагдж байна гэхээр манай эмэгтэйчүүд яг тэр орон нутгийн түвшинд яг л энэ шийдвэр гаргах, тэгээ удирдан зохион байгуулах юунд бол маш их байд юм байна. За эргээд бид нар ингээд сургалтуудыг харин харахаар одоо хөлбөмбөр хамгааллын сургалтад холбоотой сургалтанд бол ер нь бол баг 90% эрчүүд ирдэг, эмэгтэйчүүд нь бол цөөхөн ирдэг. Тэгэхээр энэ хэрэгцээнүүд нь бас ялгаатай гадах шиг байна. Тийм учраас тэд нар хоорондоо бас тэгж одоо юу би ялгаатайгаар ирдэг. За бусад одоо санхүүгийн сургалт, зохион байгуулалтын сургалт, байгууллагыг удирж явах сургалт дандаа эмэгтэйчүүд түүнээс дэстэ нэг 10% л эрчүүд идэг. Тэгэхээр ерөөсөө энийг бас би хэлэхдээ бүх юмыг ижлэхэн гэж хандахтай биш. Энэ одоо ялгаатай хэрэгцээ байдлыг л бас мэдэрч харгалзаж энэ одоо бүх бодлогууд чинь явах хэрэгтэй маа. За үүнээс гадна одоо гендерийн үнэлгээ хийхээр юу ч харагдсан байх гэхээр эмэгтэйчүүдийн жил урхаа эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн цусан дах мөнгөн усны хэмжээ жишээлбэл их байсан. Тэгэхээр эдгээр хаана ажиллаж байна гэхээр баяжуулах хэсэг байх ажилладаг шүү дээ. Тэгвэл энэ талын танд тэдэрт нь хэлээд энэ одоо баяжуулах үедээ та нар хамгаалтын хувцас бэлээдрийг өмсвөл нэгсэнд өөрсдөө хамгаалж чадах нэ. Гэхдээ ерөөсөө бол яг орон нутагч юм уу тухайн байгууллага өөрсдийн хэрэгцээнд гендер гэдэг чинь энгийн юм байгаа аахгүй юу? Тэрийг л мэдрэмжтэй бай. Мэдээж том урхаа дээр бол одоо 0 одоо тусдаа байх, гэрэлтүүлэг байх гэдэг ч юм уу. За бичил урхаа дээр өшөөний зүйл харагдсан бол зохион байгуулалттай бичил урхаа газар олборлт явж байхад бол харьцангуй одоо юу гэдэг тийм гадуурхал байхгүй байхад зохион байгуулалтгүй зүгээр edhe иргэд очиод өөрсдөө олборлт хийж яхад бол эмэгтэйчүүд өрөнд амар хайртай хүмүүс их арих ууцсан хүмүүс их явдаг халтах гад байдаг тэр нь аюу аюултай. Тэгэхээр бид нар бас цааш нь юу зөвлөж ийн гэхэд оромжтой та бүхэн энэ иргэдийг бол зохион байгуулалт билүү оруулж өгөөч. Зохион байгуулалтанд орсон бол өнөөдөр тэр иргэд чи хоорондоо нэг мэдхтэй олборлт явуулахад хөлбөрийн аюулгүй ажиллагааг ханган энэ үднээсээ арх ухад өрсөл хоригдсон байх хэрэгтэй. Тэгвэл энэ одоо бас гадуурхалтай асуудал гарахгүй нээж гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар бид нар энэ үнэлгээ хийж өөрсдийнхаа бүхэл төслийн хэмжээнд бол ашиглаж ирсэн. За үүнээс гадна манай энэ төслийг хэрэгжүүлэхэд олон төрөмс байгууллагуудыг оролцуулсан. Энэ тэгэхээр бид нар эдгээр байгууллагуудад ажил гүйцэтгэхэд нь заавал бид нар гендер ерөнхийдөө мэдлэгтэй байна уугүй юу хэрэг мэдлэггүй бол бид нар нэг 2 цагийн ч гэсэн сургалтыг явуулаад аливаа энэ үйл ажиллагаанаас орон нутагт очиход энэ одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс энэ зөвхөн нөлөөлөхгүй байх харин тэдэнд энэ боломжийг хүртэх ижил одоо боломжийг хүртэх ээж өөрөө л гэсэн зүйлийг бол бас давхар явж ирсэн. Тэгэхээр байгууллага өөрөө гендер мэдрэмжтэй байх нь одоо маш их чухал амаа. За эцсийн үр дүндээ бид нар бол бүх юмны гол суурь энэ сун дээр ч ихсэн за манай одоо үндэсний төвшөрч гэсэн ярьж байгаа нэгдсэн хөгжлийн бодлого байх бол маш хэцүү юм аа. Өнөөдөр бичил урхаачд маань маш их одоо эдгэрсэн газрынхаа төхөн сэргээлтийг хийгээд нийт манай энэ төслөөр 17 газрыг төхөн сэргээлтэд 140 гаруй газрыг төхөн сэргээлсэн. Энд одоо энэ төхөн сэргээлсэн газар хаана бүртгэгдээд сумынхаа нөгөө байгаль орчны хамгаалалтад бас нэг хүн нэмэр оруулж ин да тий. Гэхдээ яг энэ яг хаана бүртгэгдэх нэг том хэсэг уг нэг хэсэг баймаар байгаа. Гэхдээ яг энэ бол дутагдаад байсан. Тийм учраас бид нар ерөөсөө орон нутгийн доктортой хөгжлийг яг бий болгох, яаж яг доктортой хөгжлийг орон нутагт хэрэгжүүлэх үү гэднээс энэ сумын менежментийн төлөвлөгөө угаасаа уран гарч ирсэн хэрэгцээ байсан юм аа. За тэгэхээр сум дээр бол маш олон мэдээж бичил урхаан маш одоо болгоор баримтчгууд байсан.
үндэсний хэмжээнд гэсэн салбарууд өөрсдийнхээ болгохын баримтчгийг орон нутагт хэрэгжүүлэхээр ингээд заасан байдаг. Тэгэхээр сум дээр олон юмыг одоо 1-2 хүн хэрэгжүүлэх үүрэгтэй очдог. Энэ бол тэдний хувьд бол маш хүндрэлтэй байдаг. За дараагийн нэг хүндрэл бол угаасаа энэ олон хөтөлбөрүүдэд тогтоосон бүр эзэнтэй санхүүтэй юм бас байдаггүйс. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ Монгол улсад ногоон өгшлийн бодлого, дотоодоо хөгжлийн хөтөлбөр гэдээ батлагдсан байсан. Энэ хүрээнд тийм ээ бид нар энэ сумын бүх энэ байгаль орчны нөөцийг ашиглаж байгаа талуудыг оролцуулаад тэдний ашиг сонирхол язгуур эрхийг ч гэсэн харгалзаад тийм ээ энэ одоо байгаль орчны менежментийн төлөв одоо яахын тулд нэгдсэн юм байдлыг нэгдсэн юм баримтчиг боловсруулахад энэ одоо процессыг удирдан чиглүүлж явсан юм аа. Тэгэхээр ерөөсөө зорилго бол байгалийн нөөц ашиглалтын нөхцөл байдлыг мэдээд орон нутгад өөрсдөө дүнж гаргах хэрэгтэй. Байгаль орчныхаа үнэлгээг нэгтгэх. За тэгээд хамгийн гол нь зөвшөлтсөл явуулах хэрэгтэй. За тэгээд хууль эрхцээ орчнод дамжуулаад энэ доктортой хөгжлийн төлөвлөлтийг бид нар бий болгосон. Нэг гэсэндээ энэ бол төлөвлөлтийн том баримтчиг гарсан тийм ээ гэж болно. Тэгээд яагаад энэ зөвшөлтслийг бид нар их ярьж байна гэхээр түрүүн ч гэсэн бас ихтгэлүүдээр гарсан энэ алсын хараа эрхэм зорилго гэдэг чинь бүгдөө л юм ширэг байхгүй бол хэн нэгэн ч юм уу зүгээр гаргачвал хүн бол ойлгох юм хүлээж зөвшөөрөхгүй бол энэ амьдрал дээр хизээж хэрэгжихгүй маа. За тэгэхээр энэ намайг иргэдийн оролцоог ер нь илүү талаасаа оролцоог одоо хангах талаасаа ярих гэсэн. Тэгэхээр мэдээж энд талуудын бүх оролцоо байсан. Тэр тусмаа иргэдийн оролцоо нь яг юун дээр гарч ийнэ гэхээр яг сумыг та нар за магадгүй 20 жилийн дараа гэхэд бид нар ер нь сумыг хөгжин гэдэг яг хөгжих гэдэг чинь өөрөө юу байх юм бэ гэдэг асуултаас эхлээд энийг томьёолж гаргаж ирсэн. Тэгээд компаниуд бол оролцохдоо мэдээж хамтар томьёолсон боловч эцэст энэ нутгийн иргэд шүү дээ тийм ээ. Энэ иргэд юу гэж гарна гэхээр тэдний томьёолыг хараад бид нар бол энэ орон нутгийг энэ томьёолж гаргасан зорилгот нь хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Тэгтээ хамтарч оролцож гаргасан. Тэгэхээр энэ алсын хараа энэ уучлаад 5 минуттай 2 минут хүрэх баг 2 минут болчихсон. Ерөнхийдөө иргэдийн нутгийн иргэдийн санал бодол үзэл эрмэлзэл шингэсэн байгаамаа. За тэгээд энэ байгалийн менежментийн төлөвлөгөө хийхэд энэ алсын хараа энэ эрхэм зорилгоудыг тодорхойлсны дараа бид нар зураглуудыг гаргасан. Ерөөсөө манай сумд ямар байгалийн нөөцүүд байгаа, энэ нөөцүүдийг хэн ашиглаж байна, хэн энэ дээр татвар төлж байна, хөрөнгө оруулалт хаашаа явж байна, ямар боломжууд нэмнэ, энэ бүгдийг бид нар гаргаж тавьсан байгаа. Үүнээс гадна энэ бол бүгдөө эцсийн дүндээ энэ олон нөөцүүдийг зураглаж гаргаад ямар харилцаа эдгэрийн хооронд байгаа энийг л бүх гаргах хэрэгтэй байдаг. Тэгээ энэ харилцаанууд бол зарим нь маш их зөрчилтэй гардаг. Эхнээсээ урьдчилан сэргийлэхээр нөгөө орон нутгад зөрчилд амжихаараа бүх юм зогсдог. Та бүхэн мэддэг. Бүгдөө хохирлыг амсдаг. Тэгэхээр энэ харилцааг маш их зөв гаргаж тодорхойлж өгсөн бас юм онцлогтой юм аа. За тэгээ би зөв жишээ гаргасан л да энэ дээр. Энэ улаанаар тэмдэглэснүүд нь болохоор ерөөсөө үнэн дээр одоо энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол маш их зөрчил дагуулах нэ, бүх юм зогсох нэ тий. За жишээлбэл шараа тэмдэглэсэн нь бол энэ төвөгтэй харилцаа байна. Ногоон тэмдэглэсэн бол энд ямар нэгэн одоо зөрчилдсөн ч юм уу тий. Харилцаа одоо зөвшөөрөх юунууд байна. Тэгээд ерөөсөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа бид нар олон улсад нийтлэг хэрэглэгддэг тийм ээ энэ хамтарсан оролцоог хангасан ийм одоо арга зарчмыг бас авсан байгаа. За мөн одоо мэдээж энэ бүр дүн шинжилгээ хийхин тулд энэ талуудаас гарсан санал бодлыг нэгтгэж гаргахын тулд бид нар бол одоо юу гэх юм бүх салбарын экспертүүдийг авчирч анализ хийлгээд тэд нар маань ингэж одоо нэгтгэж ингэж гаргасан юм аа. Тэгэхээр жишээлбэл малчид бол дотроо бас ялгаатай юм байлаа. 1000 малчид бол нэлээд төвөгтөө за нэлээд төвөгтэй аюултай харилцааг уулзахтай компанитай ч юм уу гарах нэ. Малчид зүгээр малчид бол ерөнхийдөө эерэг. За тэгээ бичил урхаачтай болохоор яах аргагүй айл ал талтай юм төвөгтэй харилцаанууд үүсэж байна. За энэ дээр ч гэсэн бас яг энэ харилцааг зохицуулах үүрэг тийм ээ чиглэлийн хин дээр байгаа хин дээр оногдох уу гэдэг дээр бас бид нар энэ матрицын аргыг бас ашигласан байгаа. Тэгээ яах аргагүй орон нутгийн төрийн байгууллагууд засаг дарга одоо жишээлбэл малчид бичил урхаан асуудлыг зохицуулахад хамгийн их оролцоо бол байх нэ. Энэ 3 нэг нэмхийн гэсэн тавьсан их оролцоотой нэгээр байгаа нь бол бага оролцоотой гэсэн байгаамаа. За энэ бол жишээлбэл одоо үүнээс гадна бид нар одоо орон нутаг мэдээж өөрсдөө томьёолохтой байгалийнхаа нууц баялгаас гадна бидний бахархал соёл үнэт зүс юу юм гэдгийг гаргаж энийгээ цааш аялал жуулчтай ашиглах ч юм уу те. Тэгээд ингээд гарч яхад бас энэ үнэт зүйлсийн хоорондын харилцаа ямар вэ?
Тийм энэ дээр бас анхаарах зүйл маш их байд юм байна. Малчид эргэж гисэн өөрсдөө хариуцлагатай байх, илүү юмыг ухамсарлаж тийм ээ тэгжээж бас энэ доктортой хөгжлөө хангахгүй бол бас хэрэг сүрэг ухах ч юм уу ан хийх гэдэг юмнууд бас нэлээ одоо яг энэ хамтарч ярилцж хахад энэ асуудлуудыг өөрсдөө ч тодорхойлж гаргаж хийсэн юм аа. За тэгээд мэдээж энэ том зорилго одоо юу гэхээр бидний алсын хараа эрхэм зорилго гарсны дараа үүндээ уялдаад мэдээж зорилтууд бол гарсан. Энэ хүрээ зорилтод хүрэх болгондоо бид нар хамтарч одоо нэгсэндөө төлөвлөгөөг жишээлбэл гаргаж ирсэн. Тэгээд төлөвлөгөө гаргахдаа яг ямар оролцогч тал нь юуг хариуцах юм, ямар хугацаанд нэгэ хийх юм, ямар санхүүжилтээр хийх гэж гаргаснараа бас энэ харилцааг илүү хийх ажиллагаагаа тодорхой бас өөрөөр тодорхой болгосон усан дээр бол яг гарч ирсэн байгаамаа. Та бүхэн мэдж байгаа улс бол мэдээж нийтлэг одоо нийтийн одоо тэ нөөц өгдөг. За тэгээд миний хамгийн сүүл хийх байгаа зүйл бол ерөөсөө л мэдээж эдийн засгийн өсөлтчин байлхаа нөөцийг ашигласнаар бид нар гаргаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нөөцийг дахин сэргийхгүй бол бид нар бол нөөц багасаад байх юм бол бид нар аюул хэврэг ийм хөгжил төрнөө. Тэгэхээр байлхаа нөөцөө зөв зохистой ашиглая. Нөхөн сэргээцгээе. Нөхөн сэргээн гэдэг чинь ногоон ажлын байр бий болгоно. За байгаль хамгаалалт хайцсан бүгдөө нийгмийн одоо энэ хөгжлийг авчрах эерэг харилцааг бий болгоно. Тэгээ энэ сумын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг одоо хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо, идэвхтэй одоо оролцоо хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Та бүхэн тэгээ энэ тал дээр хамтарч ажиллахыг бас уриалж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.